Жокерийн өнгөрсөн амьдрал жинхэнэ нэр нь комик ертөнцид тодорхойгүй байдаг бол энэ кинонд түүнийг Артур Флек гэж нэрлсэн нь санаатай үйлдэл байж болох юм. Артур хааны өнгөрсөн түүх тиймч тодорхой байдгүй зэрэгцээ. Артур Флекийг Томас Вайны будаж хүүхэд гэсэн санаа нь Артур хаан Утер Пендрого хааны будаж хүүхэд байсан гэдэгтээ давхцсан. Харин Флек гэдэг нь толбо тоос гэсэн утгатай үг. Мөн Артур сүүлд Жокерийн дүрээр нийгмийн хог шаарнуудын хаан болдог. Кино бүхэлдээ асуултаар дүүрнэ. Тодорхой зүйл бараг үгүй гэж хэлж болно. Тодорхой ганц зүйл нь Артур ганц бие ээжтэйг амьдардаг. Түүнийг ийм байдалд хүргэх хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол ээж. Америкт гэрхийллийн 71%-ийг ээж нар үлддэг гэсэн судалгаа байдаг. Ээж нь хүүхдээ бага наснд нь зодож загнаж хүч хэрхийлдэг байсан бол хүүхэд том болж ээжээс Библиэлд хувьд хүчтэй болсны дараач сэтгэл санааны дарамтаар аргандаа байлгаж чаддаг. Пенни найз залуудаа хүүхдээ хүч хэрхийлүүлэхийг зөвшөөрснөөс болж Артур ахин дахин хүч хэрхийлүүлж сэтгцэн эмгэгтэй болсон. Пенни Артурын төлөө юу ч хийгээгүй. Артур нас бид хүрсэн ч ээжээсээ салж чадаагүй. Ээжийнхээ асрагч сэтгэл шаналлыг дэвтэгч алчуур болж орсон. Пенни хүүхдэрээ төрий барьж нийгмээс халамж нэгж амьдэрдэг өрөвдөлтөө чигмээр хорон чигмээр эмэгтэй. 1964 онд Линдон Джонсны зарласан ядуурлын эсрэг дайнд одоогоор нийт 19 тэрлэн доллар зарцуулсан ч ядуурл ихссэн. 1950 онд 100 мянган төгрөлтийн 5 хүрэхгүй нь л гэрэлтээс гадуурх төрөлт байсан бол 2010 онд 40%-аас их болсон. Хүүхдээ эцэг ихтэй өсгөх нь нийгмийн халамжийн төсвийг маш ихээр хэмнэнэ. Гэвч төсвийг бууруулах нь засгийн газарт ашиггүй. Тиймээс засгийн газар ганц бие ээжийг дэмжих бодлого явуулдаг. Артур гэрлэлтээс гадуур төрсөн хүүхэд. Ганц бие эцгийнхээ улсаас тэтгэмж олгодог. Ингэснээр аавын үргийг орлоно гэдэг. Гэр бүл салалт бол нас бие төрсэн хүмүүсийн гаргасан алдаа, уг нь аливаа алдаа гаргасан бол үн төлж шийтгэлүүлдэг бол засгийн газрын алдааг тэтгдэг гэж хэлж болно. Тэтгэмж нь ээж хүний сэтгэл зүйд нөхрөөсөө авсан ч тэтгэмж аваад амьдрчих нь гэдэг сэтлийг суулгадаг. Тэгвэл мөнгө эцгийн үүрэг хайр халамжийг даанч орлож чадахгүй. Эцэггүй өсөх нь хүүхэд янз бүрийн муу зуршил, сэтгэл мэдрэлийн эмхийг донтолд гэмт хэрэг зэрэг уусах шалтгаан болдог нь маш олон судалгаагаар батлагдсан. Артур мөнгөтэй болж байна гэж мөрөөдөж байгаагүй. Тэр өөрийгөө үнэлүүлж байна гэж мөрөөдсөн. Пенни Томас Вайнээс мөнгөнд тусламж гуйсан. Энэ мөнгө нь Артур Пенни хоёрын амьдралд хэрэгтэй гэж үзсэн бол Артурт мөнгнөөс илүү эцэгтэй хүлээн зөвшөөрөгдөх нь чухал байсан. Артурт мөнгө чухал байгаагүй. Түүний аллагч политикл байгаагүй. Артур хэлсэн онгоо дарк юмортай байсан тул Денеро загнаж болиулсан. Одоо үед political correctness даварч нийтээрээ тоглоом найраганд хүртэл хэмзэг болж комеди үхэж жинхэнэ амьдрал хөөрөө комеди болсон. Киноны найруулагч Тодд Филлипс Walk соёл нь комедиг алсан болохоор комеди жанраас гарсан гэдгээ хэлсэн. Хүүхдүүд тэр дундаа хөвгүүд дундаа хэсэг бүлэг хүүхдүүд байглаасаа төрөмгийн хөдөлгөөнтэй ноцолдох дуртай байдаг. Тэр хүүхдүүд хамгийн аюултай зүйлсийг хийж байж аюул үн лимитийг олж авдаг. Энэ лимитийг бага байхад нь аав нь ноцолдож тархинд нь суулгадаг. Ээж нэр барагтаа хүүхдээ ноцолдож чаддаггүй учраас аав гүйсэн хүүхдүүд энэ тал дээр асуудал үүсч эхэлдэг. Эцэггүй эрэгтэй асраа хамгаалагчгүй өссөн хүүхэд хүч хэрхийлэл тоглоом хоёрын лимит мэдэл тархинд нь гүн суугаагүй болохоор
нэг бол маш хэрцгий, эсвэл сулбгар дорой болж урддаг байна. Артур эхэндээ ялааш нэлж чадхааргүй сулбгар байсан бол дараа нь алуурчин болсон буюу хүчирхийллийн лимитийг мэддэггүй болохоор нэг туйлаас нөгөө туйл руу хөрвсөн. Мөн насанд хүрсэн хойно ихэнхдээ аав нь хүүгээ гэрээсээ явуулах тусдан гарах зэргийг шаардаж эхэлдэг бол ээж нар хүүгээ өөртлөөд байж байх санаатай. Пенни Артурыг бие даасан хувь хүн болгоогүй. Хажуудаа авч үлдсэн. Зохиол контрасттай, ритмтэй байдаг. Артур амьдардаг орон сууц авах юмгүй муухай газар. Тэнд бараг мөнгө олж чаддаггүй хоёр хүн буюу Жокер, сэтгцэн эмгэгтэй ээж хоёр нь амьдардаг. Тэдний параллел гэр бүл бол банкнд ажилладаг ганц бие ээж Софи. Артур Софи хоёрын харилцааг хэрвээ төсөөлөл байсан бол кино бүхэлдээ мөн төсөөлөл байж болно. Цаашлаад киноны бүх үйл явдал төсөөлөл байж болох боломжтой. Тэгэхээр шалгуудахгүй бол зарим зүйлсийг болсон гэж авч үзье. Артур 3 залуу хөнөөснийхаа дараа шууд Софи дээр очиж дотн харилцаа үүсгдэг. Энэ мөн лежен гавья. Артур бол хинсэл буюу хүссэн хүсээгүй зандан эмэгтэй хүн ойртож чаддаггүй хүн. Эцэггүй өссөн хүүхдүүд хожуу биелгийн божилт явагддаг гэсэн судалгаа байдаг. Олон сэтгэл зүйн хүчин зүйлээс хамаарна эрэгтэй хүүхэд инсэл болдог. Ээж нь хүчирхийлэгчтэй нөхцсөн гэдэг нь хүчирхийлэгч л эмэгтэй хүнтэй ойртож болдог юм байна гэсэн ойлголтыг хүүдээ далдуур үлгэрдүүрэл үзүүлж сургасан. Ингээд Артур хоёр хүнийг цааш харуулсныхаа дараа 3 дахь хүнийг бие хамгаалах зорилгоор биш зэрлэгээр алж өөрийгөө хэрцгий нэгэн болсноо ойлгодог. Ингээд эмэгтэй хүнтэй ойртох тасалбараа авч байгаа хэрэг. Амьдрал байгаль дээр эмэгтэй хүн эрэгтэй хүнийг сонгодог. Байгаль аль анд нь өрөөдмө үлдээх, аль нь устж үгүй болохыг шийддэг. Доодоо шувуу динозавр энэ стандартад нийцэж чадаагүй учраас байгаль их тэднийг сонгоогүй. Өөр амьтдыг сонгосон. Өрөөдмө үлдээх, өсөж үржих сонголтыг эмэгтэй хүн бүхэлд наатахдаг гэхэд буруудахгүй. Эремийн харилцааны 90% нь эрэгтэй эмэгтэйгээс асуудаг. Эрэгтэй хүн болзоон дээр даана. Эрэгтэй хүн гэрлэх санал тавина. Энд хариулт өгөх ганц хүн нь эмэгтэй хүн буюу гэр бүл болох хэсэг шийдэх хамгийн хариуцлагатай сонголтыг эмэгтэй хүн хийдэг. Эмэгтэй хүн хэнийг сонгон гэдгээс хамаарч бид тийм нийгэм үлгэр дуурайлыг бүрдүүлдэг. Эмэгтэй хүн эрээ цэргүй хүүхэн шуухан эд мөнгө харт амьд дуулдаг эрийг сонгуул. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнд сонгогдохын тулд тийм моделийг дагаж дуурайна. Эмэгтэй хүн хариуцлагатай, үнэнч, боловсрал чадвартай хүнийг сонгуул. Эрэгтэй хүн сонгогдохын тулд тэр стандарт руу тэмүүлнэ. Эмэгтэй хүнийг сонгох универсал шин чанар нь ерөнхийдөө ресурс, статус хоёр. Тэгвэл тэр ресурс, статусыг үнэт шударгаар олсон уу, хууль бусаар олсон уу гэдэг нь дийлэнх эмэгтэйчүүд нэг их чухал биш. Биний мэдэж байгаа 4 хүний 2 сэтгцэн эмэгтэй ба дөрвөлөө адилхан амьдралт. Пенни ажилгүй, Артур бараг мөнгө олж чаддаггүй. Софи банкнд ажилладаг мөртлөө арай дээр нөхцөлд биш тэдэнтэй адилхан байранд амьдардаг гэдэг нь Софич бас юмтай гэсэн сигнал байж болох. Тэр Артуртай харилцаа үүсгэсэн мөртлөө сүүлд нь мартсан байж болно. Эсвэл сүүлд нь Артурыг танихгүй дүрсгсэн байх боломжтой. Киноны анхны зохиолд тэдний харилцаа жинхэнэ байсан. За боли бүр тийм харилцаа байгаагүй байсан ч Артур жинхэнэ гэж итгэсэн тул ээжтэй нийлээд түүний амьдралд байсан 2 эмэгтэй дүүнээс урвсан. Үүн дээр нэмээд Артурын хүндэлдэг эцгийн үлгэр дуурайл болох Динеро дүүнээр тохуурхсан. Эдгээр магадгүй Артурыг Жокер болгох эцсийн замд нь үзсэн. Артур хорхоодож хоргүй, ээжийг асар цөөлдөг сайн хүү боловч хинч дүнд урам үг хэлээгүй, магтаагүй. Өөрийг нь эцгийн үлгэр дуурайл болох Динеро
үнэлж урмын үг хэлж байна гэж бүр мөрөөдөж төсөөлдөг. Хэрэгтэй үлгэр дуурайлаар цангадаг. Гэвч аллах хийхэд нь хот даяар шуурч түүнийг тоосон болохоор Үмэн самоны амтыг мэдэрч түүгээр үнэлүүлж хурм авсан. Мас шүүтрүүдийн ихэнх нь Артур шиг бусдад дээрлэхүүлдэг сэтгцэн эмгэгтэй нэг л эст хүмүүс байдаг. Мөн хөвчлэн эзэггүй эсвэл хойд эзэг их дээр өссөн байдаг. Артур байгаа эсэгтэй чиргэлцдэг. Оршихуйн хямралд орсон илт байдаг. Яагад гэвэл түүнийг бусад хүмүүс байгаа үгүйг мэддэггүй, тоодоггүй. Артур амьд байсан байгаагүй, нэг ялгаагүй амьдардаг. Мас шүүтрүүд нийгмийн гологдол ганцаардмал хүмүүс сайн арч бай муугарч бай дурсагдах нь үл тоомсорлогдохоос хамаагүй дээр гэж үздэг учраас тэд дурсагдахын тулд хийж чадах ганц зүйл нь харамсалтай нь олон хүн алж мэдээгээр гарах байдаг. Тэргийн хэвлэл мэдээлэл шуугаад гарган гэдэг нь нэг үгээр бол мас шүүтрүүдийг сумлаж байгаа хэрэг юм. Мейнстрим медиа байнга аллах дээр мэдрэг гаргадаг. Нөгөө талаараа хүчирхийллийг тоож өөгшүүлдэг. Хүчирхийллийг төрүүлдэг боловч сайн муугасаа их байдаг. Эс бөгөөс дэлхийн өнөөдөр хүчирхийлэгчдээр дүүрэн байх байсан. Бэтмен багада эцэг ихээ алуулахыг харж хүнд амьдрал туулсан боловч энэ дүүнийг эвдээгүй сайн баатарлаг зүйлийг шалтгаан болсон. Хэрвээ Бэтмен эцэг ихийнхээ үхлийн зовлонд хорссон бол бүх гэмт хэрэгтнийг шууд алж эхлэх байсан. Харин Жокер муу мухаг үзэж туулж аим шиг зовлонд ороолгуулж муу мухад дийлцсэн учраас Бэтменийн эсрэг буюу Дайсон болж өгсөн.